Сайн байцгаана уу те. Тав хүнд өнөөдөр дээгүүр өшгөлсөн бөмбөгийг өсөрч хаах сэдвтэй хичээл авахд бэлэн боллоо. За өсөрч хаах гэдэг маань ерөөсөө хаалгачийн үүрэг, хаалгачийн аль болох хавхай самбаа өсөрч хаах, сууд мөчлөж хаах ч юм уу одоо хаалгачийн үүргийг л өнөөдөр тав хүнд ямар байх ёстой вэ гэдгийг л багш нарт бичлэг хэлбэрээр бэлэн боллоо. За хаалгач маань ерөөсөө аль болох талбай дээр бөмбөг явж байгаа бөмбөгийг л салгаж тэрийг харж хаашаа өшөглөх, хаашаа бөмбөг явах, бөмбөг яаж чамдаар ирэх вэ, бөмбөгийг яаж барьж авах вэ, бөмбөг хурдан байна уу, ирж гин үү, удаан ирж гин үү, өдөр ирж гин үү, нам ирж гин үү гэдгийг л хаалгач маань тэр болгоны бүгдийг л хянах хэрэгтэй. Хаалгачийн үүрэг бол ерөөсөө л бөмбөгийг хаалтанд алдахгүй байх, бөмбөгийг аль болох барьж авах үүрэгтэй байдаг. За тэгээ өнөөдрийн хичээлдээ тамхан багш нь болохоор бичлэг хэлбэрээр хаалгачийн техникийг, хаалгачийг хэрхэн бэлдэж байгаа, хаалгачийг хэрхэн хааж байгаа, үзүүлж байгаа бичлэг хэлбэрээр тамхан үзүүлэхэд бэлэн болсон. За энэ хүү хаалгач нь өсөж хүнгээ төвшүүлжээд өсөж ирж бөмбөгийг хаалганд барьдаг. За мөн өсөрч хаах гэдэг юм яа ямар нэгэн юм дээгүүр өсөрч одоо дээшээ тэр хаалганыхаа дээд болон баруун зүүн талын хоёр болонд алдахгүй тулд аль болох дээш өндөр өсөрч хөөрч бөмбөгийг хааж барьж авдаг. Тэр хэлбэрийг багш нар бичлэг хэлбэрээр үзүүлж байна. За мөн газараас ойж ирж байгаа бөмбөгийг өсөрч хааж байгаа бичлэгийг бас үзүүлж байна. Газараас бөмбөг байгаа дээшээ хөөрч. За мөн тулж ирсэн бөмбөгийн ойрын зайны бөмбөгийг гараараа цохиж хэлээрээ зөв сууж төвжиж суух гэж байна. Төвжиж сууж хаахыг хэлж байна. Маш хурдан ирж байгаа бөмбөгийг арга хөл аль болох одоо хурж болох боломжтой нэрэл төрүүлж хурж бөмбөгийг хааж чаддаг. Ромын эргээд цаашаараа зогсож байгаа юм ханаас бөмбөгийг ойлгож хаалгаж ийн хандлуу шилээд хурдан бөмбөгийг аль болох барьж авч шишээ дэше өсөрч хаах гэсэн. Мөн дараагийн нэг техникийг усан дотор бүрхэ хааж үзүүлж байгаа бичлэгийг оруулсан байна. За мөн хаалгач нь тогтвортой бөмбөгийг маш хурдтай өшүүлж байгаа бөмбөгийг хаалгач хоёр талдаа нисэж өөрч хааж байгаа бичлэгийг оруулж байна. Энд харуулсан багш нарыг бөмбөг том жижиг бөмбөг яаж хурдтай очих гэдгийг л хаалгачийн үүргийг маш хурдан хөдөлгөөнд яраа урц байхыг л харуулсан бичлэг хэллээ. Дараагийн нэг бичлэг нь улаан цэнхэр янз бүрийн өнгө шоод үрсийг